За, Эрдэнэ гүшүү. За баярлалаа. За өнөөдөр ихэнх гишүүд энэ чуулганы үйл явдлаас ичжээн зовж гин гэж ах шиг би бол бүр илүү харамсаж байна. Монгол төр ийм болтлоо ялзарч ийм болтлоо доошоо орж байгаад үнэхээр харамсаж байна. 2016 оны сонгуулийн дүн гарсны дараа би нэг үг хэлжсэн нөхдөдөө. Энэ том зовлогыг даадаг арга яс энэ намд байгаа болов гэж. Үнэхээр байхгүйс. Одоо байхгүй гэдэг нь тодоос тод харагдаж байна. Унсан хүнийг дээрээс нь битгий дэвс гэдгийг тэр шиг би өнөөдөр та нарын муу муухад дуудаад суугаад баймаргүй байна. Гэхдээ сөрөг хүчний үүргээ гүйцэтгээ, үгээ хэлээ, үс бодлоо илэрхийлээ гэд сонгогч түмэн нэгэнт сонгоод саналаа өгөөд намайг их хурд сонгоцсон учраас би үгээ хэлэх ёстой. Би үнэхээр гайхаж байна. Дотроо 60 тэрбумлгийн жидүүлгийн жидүүгийн 90 тэрбум төгрөгөөр одоо найрлцсан. Хариуцлага хүлээж байгаа өнөөгөр өнөөдөр та байхгүй жижиг жаргахнуудын бүгдийг хөрөсөх хэрэгээсээ түүгээд ажлаас салсан нэр зүгээд шударгууны царай гаргаад ингэ явж байгаа. Өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд юм ярихаараа л би үнний төлөө тэмцэн. Жил 3 сар юуны төлөө тэмцсэн? Жил 3 сар хаана явсан? Жил 3 сар өнөөдөр энэ Монгол Улсын ерөнхий сайд гэдэг ажлыг яаж хийсэн? Тэрний өмнө та чадрсаад байсан. Тэгэхэд юу хийж ийсэн? Тэрний өмнө та эрх барьж байгаа Монгол Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга энэ Монгол төрд бол хамгийн хариуцлагатай бүхий л ажлыг та хийжсэн. Та юу хийжсэн? Энэ олигархуудыг гинтхэн өнөөдөр олоод хардсан юм уу? Сандал суудалтай яригадаад эхлэхээр зэрэг л олигархууд нэг гинт дүдэн ч харагдаад эхэлсэн юм уу? Тэгээ одоо юм ярихаараа би ард түмэнтэйгээ би өвхөөс айхгүй би шударгууны төлөө эцсөөртөл тэмцэнэ гэл. Наа жүжигэ болоо хөрсөх сайдаа одоо болоо. Танд Монголын ард түмэн итгэсэн, танд бид нар жилийн өмнө бас итгэсэн, Арц намын сөрөг хүчтэй 9 гишүүн итгэсэн. Тэгж учраас бид жилийн өмнө Эрдэнэтийн засгийн газрыг огцвол таныг ерөнхий сайдаар нэр дэвшигч бид дэмжсэн. Дэмжсэн конопо дарж та ерөнхий сайд болсон. Тэгээд өнөөдөр жил 3 сар таныг үнэхээр юм хийх юм болов гэж харсан, хүлээсэн. Та юу ч хийсэнгүй. Та дандаа ярьсаар, шоудсаар өнөөдрийг хүртэл мөн шоудсаар л байна. Та шуудаа мөнгийг өнөөдөр хяарцж байна. Одоо энэ фэйсбүүк Твиттерийг онгоолгоод хар. Хөрс үхийг магтан дуулсан, хөрс үхийг хамгаалсан, хөрс үх шиг одоо бурхан шиг хүн байхгүй гэсэн тийм одоо коммент бичлэгүүд энэ сошиал ертөнцөөр дүүрэн байна. Таны хуурамч аккаунтуудаас. Одоо болов яасан юм бэ? Энэ пиар чинь одоо пологдлоо шүү дээ. Бараг ер нь одоо алтан цайжтай мөнгөн бөкстөө ерөнхий сайд гэж таныг бичин дутчих шүү дээ одоо ер нь бол. Тэгээ ийм увайгүй пиар сурчлагаа хийж ийм байдлаар өнөөдөр явдгаа болмоор байна гэдгээр. Хоёрдугаар мууд сайнч та улсын их хурлаас сонгогдож томилогдсон ерөнхий сайд. Их хурлын гишүүтээ яасан дээрэнгүй харцдаг юм бэ? Яас их занал хийлдэ? Ер нь хин хинээсээ айх ер нь. Надад л айхан маалга. Шалгаад ухаад өчнөө жил ухсан. Дахиад ухсан ч надаас юу ч гарахгүй. Айгаад ичээд байхаа маалга энд. Тэгээ өнөөдөр нин үгүй хэлэхэд энэ жижигдэн үйлдвэрлэлийн санг 950 саяар нь тэрбумаар нь хуурлж яхад таны засгийн газрын гишүүн хуурлаа сууж байгаа та мдээгүй сууж ирсэн гэж өнөөдөр ярих чинь бол хин ч итгэхгүй жүжиг шүү дээ энэ бол. Ард түмний хөрөнгөөр та 76 жижиг тойргийн сонгуул явуулна гэд тэнд өөрийнхөө нэр дэвших хүмүүсийг бэлдэжсэн биз дээ. Тэр санхүүжилтийг тараасан шүү дээ эндээс. Энийг чинь тэнэг хүн ч хараад уншиж байгаа шүү дээ. 2016 онд дэвшүүлсэн Монгол Ардын намын сонгуулийн мөрөө төлбөөс яг өнөөдөр юу хэрэгж вэ? Яг юу хэрэгжээд юу бодиттой болчихвоо? Энийг та хэлж чадахгүй л байгаа шүү дээ. Та өнөөдөр Арц намын үед ярьжсэн нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, нэг цэвэр усны үйлдвэр 3-ыг ярьж байгаа. Өөр танд ярих юм байхгүй. Яагаад гэвэл таны тэргүүлж байгаа намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрөө төлбөөс өнөөдөр нэг ч зүйл хэрэгжээгүй байгаа ш. Гадуур та гараад хар. Валютын хан шид болцсон байна. Шатхууны үн ямар болцсон байна.
Татахгүй л бахны өнөр ямар өндөр өнөр өссөн байна гэдэг та өөрөө гараад хараарай.